болсон байна. Нэг жижиг маяг тэг болох хэвээр. Одоо ингээд тэгээд ингэж. За одоо эднэрс энэ булангуудыг хүмүүс ингэж харуулж харин би болохоор ингэж харуулж идэг. За энийг хийхин тулд эн чинь ямар өнгө байх ёстой вэ гэхээр ногоон улбар шар, эн чинь улбар шар цэнхэр, эн чинь болгон цэнхэр улаан, эн чинь улаан ногоон гэд. За эн чинь хийхин эн чинь ногоон улбар шараа хийхин тулд энийг ийшээ авч энэ тийм ааз ингээ харгалзаж байгаа өнгөнийхэн дээрээ авчих хэвээр. За би яг юу хэлэх гэж байгаа вэ гэхээр ийм болгох хэвээр энийг тараахгүй бүгдийг гэд. Тэхийн тулд харгалзаж байгаа өнгөнийхэн дээрээ аваачаад тэгээд за энэ арга таар сэжилж яваа. Ийшээ нэг ингэж харуулчаад тэгээд дахиад ингээд ингэж нэ. Ингээ орцсон. Тэгээ юу ч хөвдрөөгүй харж байгаа та нар. Одоо ийшээ оруулна. Ийшээ юу оруулах вэ гэхээр улбар шар цэнхэр харгалзаж байгаа өнгөнийхөө дээрээ аваачаад тэгээс дахиад саяны арга гэх. Зүүн тишийг нэг, дээшийг нэг, баруун тишийг нэг, доошоогоо нэг хажуу тиш харуулад баруун тишийг нэг, дээшийг нэг, тэгээ зүүн тишийг нэг, тэгээ доошоогоо нэг. Ингээ болцсон. За энэ чи ямар өнгө хийх ёстой вэ гэхээр цэнхэр улаан. Тэр анаа хач. Хагаад энд орсон байна. За энд орсон байвал энийг гаргах ёстой. Саяны арга шиг яг ижлэх. Гэхдээ арай буруу өөр эсрэг тийш. Ингээд дээшийг нэг, баруун тишийг нэг, доошоогоо нэг, хажуу тиш харуулад ингээд. За гаргачихлаа. Одоо цэнхэр анаа, цэнхэр энд. Одоо энийг харуулж байгаа өнгөнийхөө дээрээ аваачаад тэгээд энийг ийш. Тэхийн тулд ийшээ нэг, зүүн тишийг нэг, дээшийг нэг, баруун тишийг нэг, доошоогоо нэг. Баруун тишийг нэг, дээшийг нэг, зүүн тишийг нэг. Тэгэл ингээл. За орцоо. Одоо би энийг танд за одоо харуулж байгаа өнгөнийхөө дээр ирчиж. Одоо энийг ийшээ ихлээ. Энийг ингээд. Ойж байгаа. Энэ аргыг за сая би дандаа энд байхыг хэлсэн. Одоо болохоор энд ийм сая дандаа ингэж зогссон байсан. Тэгээд би дандаа ийм аргууд хийдэг байсан. Одоо болохоор энэ зогссон юу байвал ингэж эхлээд ингээд дараа нь ингээд хэлчлүү сая. За ингээ эвлүүлсэн. Одоо шалгах хэвээр орчиж. За одоо дараагийн удаа юу их хэвээр вэ гэхээр энэ дээр нэмэгдэнд өгөөс шар өнгөн дээр. За завж гараа. За ийм болцсон байвал одоо миний хэлж байгаа аргыг 2 удаа хийх ёстой. 2. За эхлээд ингээ хийж. Энэ арга ямар арга вэ гэхээр ингээд. За хэрвээ ийм болцсон байвал нэг удаа сайн. За ингээд нэмэгдэнд болцсон. Гэхдээ сая цагаан өнгөнээр ингэж харгалзуулж игэлээсэн. Одоо энэ дээр ч ихсэн.
Ингээд энэ ногоон өнгийг ийшээ очих хэвээр ингээд яаж идэмжтэйгээ харгалзуулах вэ гэхээр ийм арга байд. Дээшийг нэг, зүүн дээшийг нэг, доошоогоо нэг, зүүн дээшийг нэг, дээшийг нэг, зүүн тэгээд зүүн дээшийг хоёр. Ингээд ирж байгаа. Тэгээ ингээд. Тэгээд одоо дахиад болох нь харъя. За энэ хоёр орчиж одоо энэ хоёр болоог. Хэрвээ яг ийм хоёр ижилхэн ороогүй бол энийг ийшээ бол үгүй. Ингээд за орцсон. Ингээ орцсон. Манай энэ нэг сүтгэхгүй бүгдээрээ сүтгэхгүй. За бараг ингээ дуусах төгчөө шиг байна да. Одоо энэ болонгуудыг тааруулах хэрэгтэй. Тэхийн тулд энэ бараг ингээ орчиж буруулж хоцсон байгаа болохоос энэ ороогүй энэ ишиг энэ чи энэ ишиг харин энэ болохоор ишиг харин энэ болохоор ишиг. Тэхийн тулд идрүүсийг зөв харуулахын тулд ингэж чинь ингээд гэж. За ингээд. Одоо тийм нэг юм баг. Энэ жоохон хэцүү толгой эргүүлдэг. Миний хамгийн дургүй хэсэг. Гэтэ амархан таар зээжлж байна. Одоо энэ ингээд зөв зогссон байгаа. Нөгөөдөл нь орч. За яах. Тэгээд энийг зөв харуулахын тулд энийг ч ихсэн зөв харуулахын тулд ийм арга байдаг. За хэрвээ ийм болцсон байвал ингэж дээшээ. Хэрвээ ийм болцсон байвал ингэнэ. За эхлээ энийг хийх. За ингээд орсон. Гэтэ та тарагцсан. За яах вэ? Маргааш. Одоо ингэ хийчихнэ. Одоо шууд ингэж эвлүүлэхгүй. Харин сайн ингэ эвлүүлсэн юм чи ингэж аваачих хэрэгтэй. Төөл бүр эвлүүлдэг. Одоо энийг ийшээ ингээд за одоо маш амарх. Эсвэл жинхэнэ нэг зэрэг ингэ хийдэг юмнууд. Эсвэл жинхэнэ цэцэрлэгийн хүмүүс хийдэг юмнууд. Ингээл. За ингээд би танарт 3 шог яаж эвлүүлэхийг зааж өглөө. Бүгдээрээ орцсон. Би ингэж ирүүлээгүй. За. Ингээд дараагийн бичлэг дээр би 4 шог эвлүүлэх болно. 4 шог. Танаа нэж байгаа би 4 шог аваад. Ийм шог эвлүүлэх болно. Ийм шог арай өөр.